За өчигдөр та бүхэнд асуу мэн сайт мэдээллийг хилцүүлгээс тодруулан хүргэж ажилласаар байна. За энэ удаа бол бид хуульч Бацүхээс хөгжлийн банкны зээл олгохдоо хэрхэн ямар хуулийн зохицуулттай за мөн цаашдаа ямар гэрээ хилцээр хийж за аж ахуй нэгж болон улс төрийн хамааралтай хүмүүст зээл олгодог болохыг хуульч Бацүхээс тодруулахад бэлэн болсон байна. Тэгэхээр хуульч хүний хувьд бол энэ зээл олгохдоо хөгжлийн банкнаас зээл олгохдоо хэрхэн ямар үе шаттайгаар за мөн ямар зүйл заалтаа анхаарах үс зүйл заалтаа оруулж одоо зээл олгож байгаа нь одоо шүүмжлэлтэй тал юу вэ те? За яг хөгжлийн банк бол өөрөө тусдаа хуультай. Монгол хөгжлийн банкны тухай хууль гэсэн хууль үйлчилдэг. Энэ хууль дээр бол хөгжлийн банкны баримтлах үйл ажиллагааны зарчмыг бас оруулж гисэн байгаа. Тухайлбал дөрөвдүгээр зүйл дээр нь бол ашигтай байх, хариуцлагатай байх гэдэг зарчмуудыг одоо юу гэдэг баримтлж ажиллах хэрэгтэй гэсэн. Түүнчлэн хөгжлийн банк альва төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ бас тусгайлсан хуулиараа шаардлага тавигдсан. Энэ бол одоо тухайн хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйл дээр заасан бол буюу 11-ийн 6 дээр бол за 8-1-ийн 7-д зааснаас бусад одоо санхүүжилт нь бол засгийн газрын одоо бонд буюу те баталгаа батлан даалт барьцаа буюу үүргийн бүсэл хангасан одоо төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх заавал энэ зохицуулттай. Тэгэхээр тэр нь энгийнээр ярил барьцаа юм уу батлан даалт хангагдана, өөрөөр хэлбэл энэ зээлийг төлж чадахгүй тохиолдолд одоо үгүй барьцаа батлан даалтаар энэ зээлийг хангуулах хэмжээний чадвартай зээл төсөл байна л гэсэн үг байхгүй. Тэгтэл одоо өнөөдөр ингээ үүсэж байгаа нөхцөл байдал бол одоо олон аж ахуйн нэгжүүд зээл авчихсан байна. Ингээд хууль зөрчсөн эсэх асуудал хилцэл өрнөж байна л да. Тэгэхээр энд хамгийн гол асуудал нь бол энд олон аж ахуйн нэгжүүдийг одоо энэ дунд чинь бас зүгээр энгийн бизнесээ эрхлээд явж байгаа. Яг шударгаараа олоод авсан эрхлэгчид бол байгаа бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд. Энэ болгоныг хамруулахгүйгээр яг үнэхээр одоо хууль зөрчигдсөн юм уу? Энэ хуулийн шаардлага хангаагүй гэдгийг өөрийн тодруулж иж мөрдийн шалгах ажиллагаанууд хийгдэх байх. Мөрдийн шалгалт өөрөө тэр чиглэлөө чиглэх байх. Тэрнээс биш бүгдийг автгаруулад бүгд буруу одоо байсан гэвэл бас өрөөсгөл болно. Тухайлбал одоо хөгжлийн банк ч өөрөө засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. 2011 онд 10 засгийн газрын тогтоолоор анх байгуулагдсан. Төрийн өмчийн оролцоотой төрийн өмчт аж ахуй нэгж. Тэгэхээр авилгын тухай хууль заасан, авилгын тухай хуулийн 4-р зүйл заасан нөгөө нэг авилгын эсрэг хууль үйлчлэх хамаарахгүй субъектүүд бол энэ хөгжлийн банкны удирдах эрхээ албан тушаалтнууд бол хамаардаг. Тэгэхээр энэ болохоор авилгын тухай хуулийн 7-р зүйл заасан нөгөө нэг хоригдолт хязгаарлалтууд буюу бусад давуу байдал олохгүй, албан тушаалын байдлаа уруулан ашиглахгүй гэсэн зохицуултууд заавал шаардлагатай болно. Ингэж одоо албан тушаалын байдлаа уруулан ашигласан тохиолдолд бол эрүүгийн хуулийн тусгай ингээ 22 дугаар бүлэгт заасан албан тушаалын гэмтрэгүүд бол одоо шалгагдах ийм одоо нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр одоо энэ дундаас хамгийн гол нэг юмуд нь зарим зээлүүд одоо анхаарал татсан зээлүүд бас байна. Тухайлбал одоо Эрэл гэдэг нэг компанид 13-14 онд зээл болгосон байна. Сая энэ бас хилцүүлэг дээр яригадаад байлаа. Эрэл гэдэг компани 100 гаруй тэрбум төгрөгийн зээл олгохдоо ирээдүйн орлогыг нь бүр компани одоо юу гэдэг банкнд харилцах дансыг нь зүгээр барьцаалаад зээл олгох асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ийм зээл бол одоо ирээдүйн орлогын одоо барьцаалаад дансыг барьцаалаа гэхээр ч одоо хэдэн жил цаашдаа орлого голсон бай тэр нь одоо хөгжлийн банкны барьцаанд шууд хөгжлийн банкны харьяа болж байна гэсэн үг. Гэхдээ одоо энэ нөгөө нэг зариг сегмент дээр ч юм уу энэ бусад сайт мэдээллүүдээр гарсан мэдээлэл харахад энэ компани төлөөгүй юм лээ. Зээлийг төлсөн гэдэг одоо түүх байхгүй би тэгж ойлгосон. 100 хэдэн тэрбум төгрөг 100 гаруй тэрбум төгрөг. Тэгээд энэ чинь юу гэсэн үг гэхээр барьцаа одоо юу гэдэг энгийн арилжааны банкуд иргэд юм уу те зүгээр одоо шударгаар бизнес эрхэлж байгаа компаниуд зээл авах болохоор банкуд яадаг вэ гэхээр үл хөдлөхөр тухайн авах гэж байгаа зээлээс нь бүр давсан хэмжээний хэдхэн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалдаг. Тэгжээж бараг ингээд харах юм бол та бараг зээл авах шаардлагагүй биш үү гэмээр хэмжээний материал бүрдүүлээд зээл олгодог байхгүй. Тэгтэл яг одоо энэ Эрэл компанид олгоцсон зээл болохоор зөвхөн ирээдүйн орлогыг барьцаалаад ингээ харилцаанаас нь барьцаал өгчдөг. Тэгтэл нөгөө компани орлого олохгүй л яах вэ? Тэгэхээр энд нөгөө нэг зээлээ бидэд буцааж авч чадахгүй гэдэг нөхцөл байдал руу очиж байгаа байхгүй. Ийм зээл бол одоо дэлхийн хаач байхгүй. Дэлхийн хаач байхгүй. Зөвхөн Монгол улсад байна. Тэр дундаа Монголын бусад ямар ч өөр арилжааны банкуд байхгүй. Зөвхөн хөгжлийн банк ингээ олгочихсон байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бусад аж ахуйн нэгжүүд ингэж олгосон юм уу? Бусад аж ахуйн нэгжүүд олгоогүй эн чинь давуу байдал олгоод байгаа юм шүү. Үнэхээр бүгдийн орлогын ирээдүйн орлого нь олно бол би ч гэсэн өнөөдөр ч юм уу өөр бусад аж ахуйн нэгжүүд ч гэсэн ирээдүйд би ийм ашигтай ажиллах юм ийм орлоготой компани гэдээ бүгд барьцаалж болно шүү дээ.
Тэгж олгодгүй. Монгол ерөөс тийм олгож байсан өөр түүхч байхгүй. Тийм учраас энэ бол одоо Тэр эрэлт компани зээлийн асуудал дээр тийм одоо заалтын зөрчилтэй байгаад байна. Эсвэл ер нь одоо хөгжлийн банкнаас зээл олгохдоо ирээдүйн одоо орлого дансыг нь барьцаалаад зээл олгоод байна уу? Би сая энэ хилцүүлэг дээрээс ойлгосон түрүүн тэнд бас нэг хилцүүлэг дээр нэг хуулж бас ярьж илээ. Тэгэхээр энэ болохоор эрэлт компанитай холбоотой асуудал бол ямар ч юм байна. Бусдын бол одоо үнэхээр зарим нь бол ямар хэмжээний олгосныг бол энэ хуулийн хэлтийн байгууллагын шалгаад холбогдох одоо мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэх байх. Тийм мэдээллийн хэрэгслүүд ингээ сайтууд эрен сурвалжлах сэтгүүл зүйчид ингээ ажиллах байх. Эрэлт компанийн хувьд бол ялчгүй ийм асуудал сайн яригдлаа. Энэ бол одоо үнэхээр одоо дэлхийд хаач байдгүй ийм зээлийн асуудал. Тэгэхээр энэ бол юу гэдэг юм бусдад ингээ давуу байдал олгочихсон. Нөгөө давуу байдал олоод бий болоод авчихсан зээл учраас өгсөн авсан айл айл нь одоо мөрдний одоо шалгагдах ёстой. Энийг бол эрүүгээр хянан шийдвэрлэх хуулийн 6.1-р зүйлийн 2 дахь хэсэг зааснаар айлгатай тэмцэх газар мөрдний шалгах харьяалаар ингээ явдаг. Ийм зохицуулттай л гэсэн үг. Эрэлт компани хэр барьцаангүйгээр ирээдүйн орлогыг барьцаалаад зээл авсан гэсэн үг. Барьцаа хөрөнгө гэрээндээ хууль бус гэрээгээд зээл авсан гэсэн үг. Яг хууль бус хуулийн дагуу хэсгийг нь бол одоо мөрдний шалгах тогтоох байх. Гэтэ эхний ингээд анзаарж байгаа нөхцөл байдлаар бол ирээдүйн орлогыг барьцаалдаг зээл ер нь бол хаач байдаг. Тэгэхээр энэ бол өөрөө бол чанаргүй ангил руу шууд очиход үргэж байгаа байхгүй. Хэдийгээр одоо өнөөдөр хөгжлийн банкны гол үүсэт байгаа энэ зээлээ төлөхгүй байгаа асуудал чинь барьцаа хөрөнгөд одоо хангалттай. Барьцаа ингээд зээлээ төлөхгүй байсан шүүхтэй барьцаа хөрөнгөөс нүрийн гусал хангуулаад явчих хэмжээний бол асуудал байхгүй. Шүүх хяналтын байгууллага шүүхний хэмжлээ гаргаад хөгжлийн банк яваад байгаа гэж байгаа. Гэтэл барьцаа хөрөнгө нь өөрөө ирээдүйд орлого гэхлээр шүүх одоо энэ компани чинь ашигтай ажиллахгүй бол тэгээд хэдэн жил ч энэ шүүхийн маргаанд үргэлжлэнэ гэсэн үг. Хэдэн жил ч одоо шүүхийн шийдвэр хүслээр яваад бид нар төлбөрийг авч чадахгүй гэсэн 100 гаруй тэрбум төгрөгийн өрн байж л байна. Орлого юм чинь. Яг нь эрэлт компаниуд бас өөр инженерийн шугам сүлжээг бас барьцаалсан гэж байгаа. Дөрөв бас тийм дээр заригдэнт яригдчихил. Инженерийн шугам сүлжээ гэдэг чинь одоо газар доорх булаатай л байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг чи одоо үзэж харж авдгүй юм уу? Тэгэхээр энэ одоо зээл олгож ийсэн тэр хяналт тавьж ийсэн одоо субъектүүд те одоо эрх албан тушаалтан одоо ажилчид нь энэ дээр одоо ямар одоо шугамаараа зээл олгоцсон юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа. Зүгээр хардалт гэсэн үг те. За баярлалаа. Үзэгч та бүхэнд асуу минь сайт хуульч хөнгөлөгч Бац өхөөс. За хөгжлийн банк зээл олгохдоо хэрхэн ямар шаттайгаар ямар гэрээ хийж за зээл олгосон. За тэр нь одоо хуулийн хүрээнд ямар хөө асуудал үүссэн. За цаашид бас энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гац гаргалгааны талаар тодруулж мэдээлэл хүргэлээ.